Сайн байцгаана уу өрхөмө DBS-ийн үзэгч та бүхэндээ шинэ 7 хоногийн мэндийг айлтган дэвшүүлж байна. DBS-ийн мэдээний албанаас эрхлэн бэлтгэдэг төвөмсийн мэдээллийн хөтөлбөрийн ээлжид шинэхэн дугаараараа биз та бүхэндээ өнгөрөх амралтын өдрүүд болон өнөөдрийн аймаг орон нутгийн хэмжээндх онцлог мэдээлүүдэд танилцуулна. 2026 оны 2 дугаар улирлын төрийн албаны ерөнхий шалгалт боллоо. Төрийн албаны ерөнхий шалгалтын үйл ажиллагаанд улсын бүртгэлийн хилдэс, боловсролын газар, тагнуулын ерөнхий газрын Дархан уулын аймаг дахь хилдэс, цагдаагийн газар, эрүүл мэндийн газар, иргэний нийгмийн байгууллагуудыг төлөөлөн хөндлөнгийн хянагч нарыг оролцуулан зохион байгуулжээ. За 2026 оны 2 дугаар улирлын төрийн албаагч ерөнхий шалгалтыг өнөөдөр 2 ээлжээр зохион байгуулж байна. За төрийн албаны зөвлөлийн Дархан уулын аймаг салбар зөвлөлийн 2026 оны 27 дугаар тогтоолоор салбар комиссийг зохион байгуулсан. За салбар комиссийн бүрэлдэхүүнд 6 оны бүрэлдэхүүнтэй өнөөдрийн шалгалтыг зохион байгуулж байна. Мөн мэргэжлийн байгууллагуудаас хамтран зохион байгуулдаг эрүүл мэндийн газар, цагдаагийн газар, тагнуулын хилцс, улсын бүртгэлийн хилцс гээд нэлээд олон төрлийн байгууллагууд хамтран ажилладаг. За энэ удаагийн шалгалт маань 2 ээлжээр зохион байгуулагдаад ингээд 2 дугаар ээлж ороод ингээд дуусна. За эхний ээлжин дээр 24 иргэн шалгалт өгөөс 22 иргэн шалгалт өгөөд ингээд нэг шалгалтын дүн мэдээгээр 5 иргэн тэнцсэн. За ингээд 2 дугаар ээлжийн шалгалтанд одоогийн байдлаар бол 12 иргэн шалгалтанд тэнцээд байж байна. За энэ удаагийн шалгалтын маань агуулгад сорилын хувьд өөрчлөлт орсон. За ямар өөрчлөлт орсон бэ гэхээр төрийн албаны зөвлөлөөс төрийн албаагчийн чадамжийн хүрээг тодорхойлоход 12 агуулга сорилыг төрийн албаны ерөнхий шалгалтын тестэн дээр шинээр боловсруулж оруулж ирсэн гэсэн үг. Тэгэхээр энэ байдлаас бол ерөнхийдөө бол өмнөх улирлуудын ерөнхий шалгалтын хувьтай тэнцсэн иргэдийн хувьтай харьцуулаад үзэх юм бол энэ удаагийн шалгалтын хувь бол 34%-аар гарч ирэх магадaltaй байна. За өмнө бид нар бол салбар зөвлөлөөс ерөнхий шалгалтын бүртгэлд хамрагдсан иргэдийн дэмжлэг үзүүлэх сургалтыг үн төлбөрөөр зохион байгуулдаг байсан бол энэ удаагийн чадамжийн хүрээний сорилттой холбогдуулаад сургалтыг бол хойшлуулсан байж байгаа. Тэгэхээр дараагийн шалгалтын дээр яаж зохион байгуулах вэ гэдэг төлөвлөгөө гаргаж агаад сургалт үргэлжлэхгүй яах вэ гэдгийг шийдэгдэн. Төрийн албаагчийн шалгалт маань бол төрийн албаны тухай хуулийн дээр заасан 2 агуулгын шалгалт байж байгаа. Төрийн албаагчийн ерөнхий шалгалт, за нөгөөх нь төрийн албаагчийн тусгай шалгалт. За ерөнхий шалгалт өгөх хэрэгт маань зөвхөн төрийн албанд анх орох иргэний нөөцөд бүртгэгдэж байгаа. Шалгалтанд тэнцээд төрийн албаны тогтоолоор нөөцлүүд бүртгэгдэх юм бол тогтоол гарсан өдрөөс хойш 3 жилийн хугацаанд хүчинтэй байна гэсэн үг. Тэгэхээр энэ 3 жилийн хугацаанд ерөнхийдөө төрийн албанд анх орох иргэний нөөцдөл зөвхөн бүртгэгдэнэ гэсэн үг. За төрийн албаагчийн тусгай шалгалт гэдэг маань болохоор эрхбүхий байгууллага албан тушаалтнаас эрүүлсэн төрийн жинхэнэ албаагчийн сул орон тоон дээр албан тушаалын тодорхойлолтын дээр заасан тусгай шаардлагыг хангаж явах юм бол мөн цахимаар ирүүлсэн баримтчийн бүрдлийг хангаж явах юм бол сул орон тоон дээр тусгай шалгалт өгөөд ингээд төрийн жинхэнэ албаагч болдог юм хуулийн зохицуулалттай байж байгаа. Тэгэхээр энэ 2 шалгалт маань өөрөө агуулгын хувьд мөн сорилын тест агуулгын дээр бол харьцангуй өөр агуулгатай шалгалтууд хийж байгаа. Хөтөлбөр үргэлжилж байна. Дархан Япон соёлын нэг эмнэлэг нь 2016 онд байгуулагдаж 2022 оноос эхлэн сургууль цэцэрлэгүүттэй хамтын үйл ажиллагаагаа эхлүүлж очив. Одоогоор Улаанбаатар, Дархан, Эрдэнэс, Сэлэнг аймгийн сургууль цэцэрлэгүүдэд Сорбон баруун тархины хөгжлийг дэмжих сургалтуудаа явуулсаар байна. Японы Ишидо Шики Академи Монгол дахь албан ёсны төлөөлөгч, Дархан Японы соёлын нийгэмлэгийн харьяа, Кодомо боловсролын төвөн Сорбаны олон улсын зэргийн шалгалтыг жилд 3-4 удаа зохион байгуулдаг бөгөөд сургуулийн насны 800 гаруй суралцагчийг бэлтгэн гаргажээ. Өнгөрсөн жилээс цэцэрлэгийн насны суралцагчид тэмцээнд оролцох болсон байна. 2026 оны 5 дугаар сарын 17 оны өдөр цэцэрлэгийн насны суралцагчдын дунд Кодомо оюуны наадам 2026 төвийн бүсийн авраг шалгаруулах Сорбан Рубик шоуны тэмцээнийг зохион байгууллаа. Энэхүү оюуны наадам нь анх дугаар наадам бөгөөд сургалтын чанарыг сайжруулах, хүүхэд нэг бүрийн дотоод нөөц боломж сэтгэхүйн ур чадвар, оюуны хурдыг хөгжүүлэх зорилгоор цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах юм байна. Цэцэрлэгийн насны Кодомо оюуны наадам маань энэ жил анхны жилээр зохион байгуулагдаж бөгөөд хүүхдүүдийн хурд, хүч, авах, самбаа, сэтгэхүйн онцлогыг шаардсан маш сонирхолтой тэмцээн болж явагдаж байна. За нийт 526 хүүхэд оролцсон бөгөөд 1-2 дугаар шатанда
цэцэрлэг дээр зохион байгуулагдсан 2 дугаар шатаас 325 баж финалийн шат буюу 100 хүүхдийн дунд ширүүхэн өрсөлдөөн мань явагдаж байна. За ингээд Соробон самбын сурвалжлаар хүүхдийн анхаарал төвлөрөлт ой тогтоод сэтгэх бодох чадвар маш их хөгждгийн хажуугаар баруун тархийг хөгжүүлдгээрээ давуу талтай. Мөн энэ хичээлийн жилээр цэцэрлэгийн насныхандаа зүүн тархийг хөгжүүлэх Рубик шорны сургалтыг нэмэлтээр явуулж байгаа. Хөдөө орон нутгаас одоо бас хүүхдүүд бас оролцож байгаа. Орхон жимс ногоон, хонгор, хөтөв шарын гол санаас бол оролцсон ирж байгаагаа давуу талтай. Мөн бид бүхэн цэцэрлэг дээр явагддаг учраас финалийн шатаа ч гэсэн эцсийн байдлаар од сургууль дээр зохион байгууллаа. Кодомо оюуны наадам 2026 ингээд анх удаага зохион байгуулж байгаа энэ тэмцээний үйл ажиллагаанд хүрэлцэн ирлээ. Тэгээд тэмцээний зохион байгуулалт одоо хүүхдүүдийн маань оролцоо үнээр харахад бас сэтгэл хөдлөмөр сайхан байлаа. Дархуул аймгийн хэмжээнд нийт 18 цэцэрлэг энэ Кодомо бодлогын төвдөө хамтарч ажилладаг. Манай цэцэрлэгийн хувьд бас 4 хичээлтэй бас хамтарч ажиллаж байгаа. Соробон самбингийн үйл ажиллагаанд явснараа хүүхдүүд бол мэдээж тууштай тий сууж сурдаг. За сууж сурна гэдэг бас сурахын эхлэл байгаа. Тэгээд сууж сурна, тууштай байдал, за тэгээд нэг оюун ухаанаа дайчлах тий хүүхдүүдийн бас сэтгэн бодох, одоо аливаа зүйлд хандах хандлага хэмжлээ олон талын ач холбогдолтой юм сургалтын үйл ажиллагаа байгаа. За манай хүүхд болохоор 18 дугаар цэцэрлэгийн бэлтгэл веб бүлэгт суралцдаг. За хүүхд маань 2025 оны 9 сараас эхлээд Соробоноор хичээлж эхэлсэн. Одоо бол ингээд 9 сар дээр ингээд хичээлээд ингээд явж байгаа. За тэгээд одоо маш олон хүүхдүүд ингээ өршөлтсөн энэ оюуны наадмын одоо өнөөдөр ингээ 3 дугаар ингээ шатнд ингээ тэмцээд авиас чадвараа ингээ сориод тэмцээнд оролцож байгаад маш их баяртай байна. Соробоноор хичээлж байгаа учраас тав бодлтын хувьд бол нэмэх, хасах, үржих гэсэн одоо энэ бодлтуудыг хийхээс гадна одоо хамгийн гол давуу тал нь бол сууд сурсан, тэгээ одоо ой тогтоолт нь сайжирсан, сэтгэн бодох чадвар нь бас сайжирсан гэсэн юм эерэг юм өөрчлөлтүүд харагдаж байгаа. Мөн сүүлийн үед бас нэг юм анзаарч байгаа зүйл нь болохоор ийм хариуцлагатай байдлыг одоо багшаасаа ингээд суралцаад байна уу гэж одоо ингээд анзаарч харж байгаа. Тэрний үе гэхлээр одоо энэ Кодомо боловсролын төвийн маань одоо багш нар маань яг л одоо тогтсон өдрүүдэд тогтсон цагт ингээд хичээлээ заадаг. За тэрийг дагаад хүүхд маань ч гэсэн одоо тэддэг өдрүүдэд би ингээд Соробоны хичээлтэй гэдэг ингээд маш ингээд идэвхтэйгээр ингээд хичээлд ингээд явдаг болсон байгаа. За тэгэхээр маш одоо юм олон ийм эерэг өөрчлөлтүүд ингээд харагдаж байгаа учраас Кодомо боловсролын төвийнхаа багш нартай болон за захирал нэргүй агчтай ч гэсэн одоо ингээд эцэг эхчүүдийнхээ өмнөөс баярлаж талархаж байгаагаа илэрхийлье. Намайг мандаргал гэдэг би 13 дугаар цэцэрлэгийн бэлтгэл бүлэг тэмцээд байгаа цэцэрлэгээс би шаан дээр 300 шогоороо ичээж байгаа. Тэмцээний дэгээс танилцуулбал баг бүр 4 оролцогчтой эхний гараа Соробон ашиглан 2 оронд 5 мөр тоог бодно. Зөвхөн зөв хариу гарсан тохиолдолд дараагийн хүүхдэд тугаа шилжүүлнэ. 2 дахь гараа 2 оронд 2-оос 3 мөр тоог цээжэр бодно. 3 дахь гараа хүр дэвлүүлнэ. 4 дахь буюу сүүлийн гараа Рубик шоо 2-ыг үржих нь 2 төрөлчөг эвлүүлнэ. Хамгийн дээд үргэлжлэх хугацаа 10 минут байна. Соробоноор хичээлж байгаа хүүхдүүд олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн Соробоны зэрэг цол авах боломжтой бөгөөд энэ нь ирээдүйд хүүхдүүдийг гадаадын их сургуульд ирсэн суралцахад өндөр оноо болж өгдөг байна. Энэ хичээлийн жилд цэцэрлэгийн насны хэмжээнд нийт 6 сурагч олон улсын Соробоны анхны зэрэг буюу 10-аас 8 дугаар түвшинд тэнцэж сертификатаа гардан авсан нь хамгийн том баярт үйл явдал болсон юм а. Шалгалтын өндөр түвшинд тэнцсэн сурагчид жилбэр Япон улсаар зохион байгуулагддаг Соробоны олон улсын тэмцээнд оролцдог боломжтой. Энэ хичээлийн жилд 10 суралцагч Токио хотод болсон 33 дахь удаагийн тэмцээнд амжилт дүрэн оролцож ирсэн байна. Хөтөлбөр үргэлжилж байна. Монгол Улсын шадар сайдын баталсан гамшигаас хамгаалах иж бүрэн болон команд штабын сургуулиуд зохион байгуулах хуваар болон эрүүл мэндийн сайдын тушаалын хүрээнд гамшигаас хамгаалах команд штабын сургуулиуд зохион байгуулагджээ. Үүнтэй холбоотой мэдээллийн дэлгэрэнгүй одоо үзүүлнэ. Энэ сарын 13-наас 15-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулагдсан гамшигаас хамгаалах команд штабын сургуульд Дархан Уул аймаг амжилттай оролцлоо. Команд штабын энэхүү сургуультанд эрүүл мэндийн алба, мэрэгжлийн анги, тохиоллын удирдлагын тогтолцооны багийн бүрэлдэхүүн, сурталчилгааны албанд засаг даргааны тамгын газрын мэдээлэл технологийн албаны алба хаагчид тус оролцсон байна. За эрүүл мэндийн улсын албаны гамшигаас хамгаалах команд штабын дадлах сургуулиар за энэ сарын 13-наас 15-ны хооронд зохион байгуулагдлаа. За энэ дээр за Дархан Уул аймгийн эрүүл мэндийн алба за нийтдээ 70 алба багч хамрагдсанаас за энэ команд штабын танхимын дадлах сургуультад нийт 45 алба багч хамрагдаж за 4 хэсэгт хуваагдана. Одоо эрүүл мэндийн тохиолдлын удирдлагын тогтолцоогоор бүлэгт хуваагдаад за энэ
гамшигын үеийн газар хөдлөлт, за хүний гоц алдар төвчин зэрэг цагийн байдлууд дээр за хариу арга хэмжээг за тухайн аймгийнхаа эрүүл мэндийн албаны хариу арга хэмжээний төлөвлөгөөг авч ажиллаа. Яг энэ команд штабын дадлаг сургуулиар за аймгийн онцгой байдлын газраас нийтдээ 7 албаагчийн бүрэлдэхүүнтэй за зөвлөн туслах, за чиглүүлж заавар зөвлөгөө өгч ажиллаа. Ерөнхийдөө одоо аймгийн хэмжээнд хүний гоц алдар төвчин тархуул хэрхэн энэ аймгийн эрүүл мэндийн алба гамшигын үед одоо хэрхэн зохион байгуулалтаар ажиллахын, хариу арга хэмжээ хэрхэн төлөвлөхийн, за газар хөдлөлт тохиолдох юм бол хээрийн эмнэлгийг хэрхэн хордож хурахаа зохион байгуулах вэ гэдэг авчиржуулж хариу хэмжээний төлөвлөгөөнийхөө хийсэн төлөвлөгөөрөө үнэн бодиттой зөв байна уу гэдгийг ерөнхийдөө шалгаж ажиллаа. Эндийн яамнаас салбарын хэмжээний гамшигын үеийн бэлэн байдлын марш тактикийн сургалтыг бол сая 5 сарын 13-наас 15-ны хооронд зохион байгуулж байна. За энэний мэдээж хэрэг ач холбогдол гэвэл яг ямар нэгэн альва уцал гэмтэлтэй энэ олныг хамарсан гамшигын үед эрүүл мэндийн салбар яг яаж ажиллах юм бэ? Эсвэл яам одоо юу гэдэг яамнаасаа болон одоо доод нэг хүртэл одоо ямар зохион байгуулалтанд орж одоо гамшигын үед ялангуяа олныг хамарсан цар тахал мөн газар хөдлөлт гэдэг маш олон кейсээр бол ажиллаа. Тэгэхээр ингэснээрээ мэдээж хэрэг энэ салбарын өөрийн яг гамшигын үеийн тодтголыг шинээр хийх, энэ одоо тодтголыг төлөвлөх мөн энд оролцогч талуудын буюу ялангуяа энэ орон нутаг болон эрүүл мэндийн яам бусад холбогдох байгууллагуудын хүч оролцоог бас яаж зохион байгуулах вэ гэдэг тал дээр бас нэлээд юм өгөөж өгсөн сургалт болж байна. Нийслэлд ямар нэгэн гамшигын байдал үүслэхэд аймагуд ямар байдалтай энэ ингэж төлөвлөлтийн дагуу оролцох уу, нэгдсэн төлөвлөгөөг бас ингэж гаргаж бас нэгдсэн бичиг баримтыг бий болгож байгаараа энэ сургалтын бас ач холбогдол ингэ оршиж байгаамаа. Дархуул аймгийн эрүүл мэндийн салбар бол нэгдсэн эмнэлгийн хувьд бол бид нар энэ сургалтаараа мөн хийсэн нөгөө нэг төлөвлөгөөн дээр дахин тодтгол хийх боломжуудыг олгож өгсөн. Энэ сургалтын бас нэг ач холбогдол нь хэм бол дандаа хүндрүүлсэн кейсүүдээр ажиллаж жишээлбэл одоо юу гэдгийг улс даяараа цар тахал гарцсан байхад галт өмөр гарах эсвэл нөгөө химийн бодис дэлбэрэгч гэдэг юм эсвэл одоо Дархуул аймгийн хувьд гэх юм бол цацрагийн алдаг, цацрагийн юм туяа алдагдсан юм шинэ кейсүүдийг өгөөд энэ шинэ кейсүүдээр бид нараас яг ямар журам болон хуулийг баримтаж ингэж ажиллах ёстой, ямар комиссуудыг энэ татаж оруулах ёстой гэдэг дээр бас нэлээд ач холбогдол байлаа. Ялангуяа Дархуул аймагт өгсөн энэ цацрагийн одоо энэ алдагдлын үед бол яг ямар арга хэмжээ авах уу гэдэг нь бас яг тодорхойгүй байсан. Тэгэхээр бид нар цаашдаа бол энэ нийгмийн эрүүл мэндийн үндэснүүд болон цацрагийн улсын комисстой бол яг энэ үед бол холбогдож шуурхай ажилласан. Тэгэхээр яг цаашдаа ийм тохиолдол гарах юм бол энэ манаас биднэрт сургамж болоод эхний арга хэмжээг бид нар яг яаж авч орон нутгатаа эхэлж явах вэ? Ингээд цаашдаа нөгөө мэргэжлийн анги байгууллагатай яаж холбогдож ямар ийм хэмжээнд бид нар энэ хязгаарлалтыг тогтоож ажиллах вэ гэд ер нь бол нөгөө практик дээр суурилсан одоо энэ төлөвлөлтийг бас хийх юм нэлээхэн бас ач холбогдолтой сургалт байлаа. Үзэгчдээ одоо мэдээллийн хөтөлбөр орон нутгийн онцлог мэдээллээр үргэлжлэх гэж байна. Энэ жилээс эхлэн Дархан марафон бүх нийтийн гүйлт маань албан ёсны вебсайттай болж байгаа гэдгийг та бүхэндээ дуулгаж хэлье. Дархан марафон CEM вебсайтаар дамжуулж 2026 оноос эхлэн энэ марафон гүйлттэй холбогдолтой бүх мэдээллийг бид нэр бол сонирхож байгаа ард иргэдтэй болон Дархаутынхаа ард иргэдэд хүрэхээр ингэж бол бэлтгэж байна. Дархан марафон CEM-ийн дээр бас өмнөх онуудын түүхүүд бас хадгалагдж байгаа гэдгийг энэ дэшмд та бүхэндээ дурдж хэлье. За өнгөрсөн онд бол бид өхөн 1.5 км, за дээр нь бол 5 км, 25 км гэх мэтчлэн одоо ийм зайнууд дээр бол одоо Дархаутынхаа марафон гүйлтийг бол зохион байгуулж ирсэн бол энэ онд бол яг үндсэн бүтэн марафон буюу за 1.5 км, 10 км, 21 км, 42 км зайнууд дээр Дархан марафоноо зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. За нөгөө талдаа дээр гүйчдийн бүх гүйцэн замаар туулсан сертификат бол яг энэ Дархан марафон CEM сайтанд бол хадгалагдана. За ингээд бол одоо тус гүйчд бол сертификатуудаа өөрсдөө татаж явдаг бүгднийг нь бол ингэж байрлуулж байгаа. За 10 км-ийн спорт гүйлт болон 20 км-ийн хагас мал гүйж байгаа гүйч тус суулганд бүртгэлээс гадна нэмээд чипүүд өгөгдөн. За энэ нь бол одоо илүү одоо гүйж байгаа тамирчдын амжилтыг хадгалах зорилгоор чиптэй технологийн хувьд хангаж байгаа гэдгийг хэлээ. Энэ жил бол уралдаанаа зохион байгуулахдаа мэдээж бол километр тус болгон дээр цаашдаа мэргэжлийн төвшөнд одоо дээрх одоо тэмцээн уралдааныг зохион байгуулах хүрээнд гарч иж байгаа одоо санхүүжилттайгаа уялдуулаад төлбөрийн системтэй болж байгаа.
Тэгэхээр дээрх зайнууд дээр төлбөрийн системүүдийг хэрхэн яаж тавьсан бэ гэдгийг бол Дархан марафон CGM-ийн сайтаар орж бол та бүхэн маань бүртгүүлэхдээ маш сайн бол хараад за ингээд сонголтуудыг хийгээд явах болцоотой. За 1.5 км-д бол 2-6 насны хүүхэдтэй болон гэр бүлүүд за дээр нь тэрэгцэртэй иргэд харааны бэрхшээлтэй иргэд мөн 54-өөс дээш насны ахмад наснуудыг бол оролцуулахаар бүртгэлийнхээ програм дотор бид нар бол суулгаж өгсөн. За 5 км-ийн зайд бол эрүүл мэндийн гүйлт дээр 12-оос 17 насны ангилалд өөрийгөө сорихоор бэлдэж байгаа өсвөр насныханд зориулсан ийм гүйлт байгаа. За мөн дээрх 5 км-ийн зайд 18-аас дээш насны насанд хүрэгчдэд болон анхлан гүйлтийн спортоор хичээлхийг сонирхож байгаа иргэдэд зориулсан зайг бол бид бүхэн гаргасан. За мөн 10 км-ийн зайд спорт гүйлт бол фитнес болон спортоор хичээлэхээр идэвхтэй ингээ хичээлж байгаа гүүгчдэд зориулсан зай байж байгаа. 10 км-ийн зай бол зам давхцахгүй гэдгийг би бол дахин та бүхэндээ давтаж хэлье. За 21 км-ийн хагас марафон гүйлтэнд бол 18-аас 34 насны за ингээд залуучуудад чиглэгдсэн. За тэсвэр хатуучуудыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн юм томоохон хэмжээний сорилттой марафон гүйлт байгаа. За дотор нь бол бид нар 21 км-ийн зайд бол 3 үндсэн чиглэлээр бол хувааж шагналыг бол бид нар бол гардуулна. За дээр нь бол 18-аас 34, 34-өөс 54, 55-аас дээш насны ангилалд бол 21 км-ийн хагас марафон дээр бол бид нар бол эхний байруудыг бол байлгаар ингэж бол бэлтгэж байгаа. За 42 км дээр бол үндсэндээ дотроо ангилал байхгүй 18 наснаас дээш бүх гүүгчдийг бид нар 42 км-ийн зайд бүртгэхээр бол бүртгэгдлийн програм дээр бол тусгаж өгсөн. За дээрх төлбөрийн ангиллуудаас шалтгаалаад гүүгч нарт олгогдож байгаа зүйлүүд бол харилцан адилгүй өөр байгаа. За 1.5 км 5 км-ийн зайд бус болгонд гүйж байгаа гүүгч нарт за дугаараас гадна финиш гүйлтийн хэлий үүргэвч уутыг бол бид нар бол бэлдэж байгаа. За энэ бол тус төрөл тэмцээнд оролцож байгаа хүн болгонд замаа амжилттай дуусгасныг илэрхийлж за ингэж бол хийж байгаа зүйл байгаа. Мэргэжлийн талдаа бэлтгэж байгаа яг энэ эдгээр гүүгч нар болон мэргэжлийн тамирчингуудад зориулсан ийм төрөл болохоор дээрх төрлүүд дээр орж ирж байгаа минут секунд дойл болгоныг замын болон чип уншигчийн тусламжтайгаар бол бид нэр уншиж за дээр нь бол замаа амжилттай дуусгасан тамирчин болгонд бол финиш медальтай байхаар бол ингэж бэлтгэж байгаа. За дээр нь 21 км 42 км-ийн төрөл тус болгон дээр за эхний 8 байрыг бол тусад нь байлж за шагналын санг бол бид нар нэлээд бас өндөр байхаар тогтоож ингээд зохион байгуулагчдын зүгээс бол бэлтгэл ажлуудыг бол хангаж ингэж бол ажиллаж байгаа гэдгийг та бүхэндээ хэлье. Сайт бол албан ёсоор 5 сарын 1-ний өдрөөс бол нээгдсэн. За өнөөдрөөс эхлэн бүртгэлийн болон бүх цонход идэвхжиж байгаа гэдгийг яг дээрх Дархан марафонд ирж оролцохыг хүсэж байгаа бүх ард иргэдэд хандаж хэлье. За 5 сарын 20-ны өдрийн хүртэл бол Дархан марафон гүйлтийн бүртгэлүүд албан ёсоор хийгдэнэ. За үргэлжлээд 5 сарын 21-ний өдрөөс эхлэн Дархан аймгийн биеийн тамир спортын газар бүртгэгдсэн бүх иргэдийн дугаарыг бүртгэлийн програмынхаа тусламжтайгаар за ирсэн иргэн болгондоо бид нар бол бүртгэлийн дугааруудыг бол өгнө. За эндээс гадна тусдаа хөдөлгөөнт эрүүл мэндийг дэмжсэн экспо бас яг энэ тус үйл ажиллагааны үеэр зохион байгуулагдана. За энд бол монголчуудынхаа ард түмнийхээ эрүүл мэндэд онцгой санаа тавьж байгаа маш олон төрлийн байгууллагууд эрүүл мэндийн болон бусад чиглэлийн байгууллагуудын Дархан хотод цуглаж за дээр нь бол тус экспогоор дамжуулж үйл ажиллагаагаа ард иргэдээс сурталчлах үйл ажиллагааны зохион байгуулагдана. За тэмцээний шагнал гардуулах үйл ажиллагаа болон хаалтын үйл ажиллагааг ч гэсэн бид бүхэн найрамдал талбай дээрээ урлаг соёлын за ийм томоохон хэмжээний арга хэмжээтэй фестивал маягаар бол ингэж зохион байгуулж дээрх тэмцээнүүдэд замаа амжилттай дуусгасан болон шагналт байруудынхаа шагналуудыг автор муви
тамирчдын рекордуудыг ч гэсэн бид нар бол одоо дэлгэцээр дамжуулж ивент тэтгэгч байгууллагуудыгаа сурталчлах замаар 30-ны өдрийн орой бол урлаг саяжийн томоохон арга хэмжээтэйгээр хаалтын үйл ажиллагаагаа зохион байгуулахаар зохион байгуулагчдын зүгээс төлөвлөж байгаа гэдгээ энэ даршин та бүхэндээ хэлье. Сайтаа дамжуулж хэрхэн иргэд маань бүтэлээ хийх вэ болон экспото холбогдлолтоо холбогдох мэдээллүүдийг нэмж танилцуулна орж байна. Ер нь бол манайхаа бүртгүүлэх ерөнхий мэдээллүүд бүгд Дархан марафон Facebook пэйж дээр бүгд орсон байна. Facebook пэйж болон Instagram-аар тийм болохоор бүгд мэйлээрээ бүртгүүлнэ гэсэн. Заавар маш тодорхойгоор пэйж дээр рил маягаар орсон байгаа болохоор тэрнтэй бас танилцчаарай. Бүгд өөр өөрсдийнхөө аль ангилалд гүмээр байгаа дээрээ бүртгүүлэх дээрээ дараал бүртгүүл чинь бүртгүүлэх явц бол ерөөсөн маш энгийн хялбар байгаа гэдэгт итгэлтэй байна. Экспогийн хувьд бол бид энэ өдөр эрүүл мэнд болон спортын чиглэлээр хэд хэдэн үйл ажиллагааг зохион байгуулахаар бэлтгэж гин. Тэгээд хотын марафон гэдэг нь өөрөө хотын маш том сурталчилгаа болж өгдөг болохоор энэ нь зөвхөн Дархан аймаг гэлтгүүгээр Монгол улсын төвийн бүст зохион байгуулагдж байгаа хамгийн том марафон учраас зөвхөн Дархан аймаг биш, төвийн бүс биш, гадаад дотоод хаанхын жиргэн ирж чөлөөтэй оролцох боломжтой. Оролцоход ямар нэг стандартын бус зүйлийг хийгээгүй маш чанарын мэрэгжлийн өндөр түвшин зохион байгуулж байгаа ийм үйл ажиллагаа болохоор Дархан аймгийнх маань өөртөө дэмжиж Монгол улсын өнцөг булан бүрт байгаа хаанч байгаа иргэд маань чөлөөтэй оролцох боломжтой нэг өдрийн маш том гэр бүлийн хамт олонны найз нөхдийн баяр болно гэдэгт итгэлтэйгээр бид нар зорин ажиллаж байгаа болохоор та бүхэн маань бүгдээрээ дэмжин ажиллаарай, дэмжин хүрэлцэн ирээрэй. Дархан уулчууд манаас мэдээллийг маш сайн хамтдаа түгээлцэж өгөөрэй гэж хүсье. Баярлалаа. 2026 оны 5 сарын 23-ны өдөр бол одоо UB марафон гүйлт бол Улаанбаатар хотод бол зохион байгуулагдана. За дээрх марафон гүйлтэд ирж оролцож байгаа гадны болон одоо бусад чиглэлийн одоо яг тамирчид бол манай Дархан хотод ирж гүйх сонирхол бол нэлээд өндөр байгаа. За энэ даршинд бас худалдаа үйлчлэгээнийхээ байгууллагуудад хандаж хэлэхэд за манай ялангуяа зочид буудлууд, за хоол, хүнсний үйлдвэрлэлийн чиглэлийн бэлэг дурсгалын за дээр нь бол одоо бусад эрүүл ахуйн болон гоо сайхны чиглэлийн үйлчлэгээний газрууд нэлээсэн бэлтгэлээ хангаарай гэж бол одоо хэлхийг бас хүсэж байна. Манай Дархан хотод бол 7 хоног болгоны л одоо хагасан бүтэн сайнд бол томоохон хэмжээний одоо яг энэ 100 цаг 27 цаг ирж байгаа одоо холбогдуулаад бол олон талтын одоо спорт болон урлаг соёлын томоохон хэмжээний арга хэмжээнүүд бол зохион байгуулагдж байгаа. За бид бол бас энэ удаа манай тэмцээнд олон улсын тамирчид бол нэлээд ирэх болов гэсэн юм бол төлөв байдал бас ажиглагдж байгаа болохоор аль болох одоо мэрэгжлийн төвшөнд анх удаа одоо ингээд зохион байгуулахаар ингэж бол ажиллаж байгаа. Тэгээ харьцангуй туршлагатай төрийн бас байгууллагатай хамтарч ажиллаж байгаа болохоор бид нар бол одоо дээрх үйл ажиллагааг бол нэлээд аштайхан өндөр түвшинд бол зохион байгуулалтаа хийж чадна гэдэгтээ бол эргэлзэхгүй байна. Ялангуяа тус өдөртөө холбогдлолтоо 10 км-ийн чиглэлийг гаргахдаа цагтаа онцгой эрүүл мэндийн байгууллагын одоо зайлшгүй зорчих хөдөлгөөнийг хязгаарлахгүй байхаар замаа бид нар тогтоосон. Хороол доторх дундын замуудаар дамжуулаад тодорхой хэмжээгээр бас одоо энэ зорчих хөдөлгөөнүүдийг бол аль болох одоо давхцуулахгүй байх зорилгоор бид нар ингэж хийсэн гэдгийг та бүхэндээ хэлье. За мэдээж бол бүтэн өдрийн турш Дархан марафон маань зохион байгуулагдах болохоор дээрх яг бүсчлэл тогтоосон хэсэгт байгаа иргэд, аж ахуйн нэгжүүд за дээр нь бол одоо худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа иргэд маань өмнөх өдрүүд дээр нэлээд сайн бэлтгэлээ хангаараа гэж бол одоо ингэж зохион байгуулагчдын зүгээс чин сэтгэлээсээ одоо хэлхийг хүсэж байна. Яг тэгвэл одоо нэг л өдөр хэдүүлээ Дархан хотоо хөдөлгөөнт эрүүл мэндийг дэмжсэн олон улсын түвшинд бас хотоо сурталчилсан юм томоохон хэмжээний арга хэмжээг хийгч байгаа болохоор аль талдаа иргэд маань бас хүлээцтэй байж хотоо сурталчлахын том арга хэмжээнд гэр бүлээрээ хамтдаа сайхан оролцоороо гэж бол одоо уриалж байна. Хүн болгон альч ямар ч банкны ямар ч төлбөрийн хэрэгсэлтэй байсан манай дээр шууд төлбөр хийх QR систем байсан байгаа. Та өөрийнхөө бүртгэлийг үүсгээд ороход шууд төлбөрийн QR гарч ирнэ. Тэгэхээр альч банкнаас яаж ч хийлгэж болно. Тэгээд дугаар тараалтыг бол бид тухайн цаг үед нь мэддэг явна. Яг сайт дээр мэдээлэл орсны дагуу 21-ээс 29-ний хүртэл Дархан аймгийн биеийн тамирын спортын газраар биб дугаарыг тараана. Тэгээд зөвхөн Дархан аймагч гэлтгүүгээр бусад орон нутгаас бас бүтгүүлсэн хүмүүсийн тоо хэмжээ байршлаас хамаарат тухайн үед бас Дарханаас өөр газар бид нар биб дугаар тараах ямар нэг шаардлага үүсэх нү гэдгийг тухайн цаг үед нэг нөхцөл дээр шийдвэрүүд гаргаа явах хаа. Экспогийн бүртгэлийг бол
бид нар яг тухайн цагт 15-наас 20-ны үед байгаа хуваар яг тавигдсан байгаа экспорт бүртгэлийг тэгэхээр яг тэр үеийг л ер нь манай экспорт оролцохыг хүсэж байгаа хүмүүс аж ахуйн нэгжүүд Facebook пэйж болон хамтарж байгаа мэдээллийн хүс өдрөө дамжуулаад экспогоо бүртгэлээд нээснэ мэдгэнэ. За дархан марафон наадам бол угсаа Монгол улс даяараа нэлээд томоохон хэмжээний одоо юм бүүн болно гэдэгт бол бид нэр эргэлзэхгүй байгаа. Тэгэхээр бол манай Дархан хотод ялангуяа томоохон үйлдвэр үйлчилгээний байгууллагуудад бас энэ өөрсдийнхөө бизнесийг сурталчлах, бүтээгдэхүүнээ сурталчлах маш том боломж гэж бол одоо бидний зохион байгуулагчдын зүгээс харж байгаа. За тийм болохоор одоо хоттой хайртай. За дээр нь одоо олон улсын түвшинд хотод сурталчлах, мэргэжлийн түвшинд одоо тус одоо марафон гүйлтийг зохион байгуулахад үйлдвэр, аж ахуйн нэгжүүд, баялаг бүтээгчнэр, бизнес эрхлэгч нар маань бүгдээрээ тал талаасаа бас дэмжиж за хандид үйлчлэгүүдээ одоо үзүүлж ингэж бол хамтарч ажилласаа гэж болж энэ сэтгэлээсээ хүсье. Өнгөрсөн онд бол ялангуяа манай барилгын салбарын бол нэлээд томоохон дэмжлэгүүдээ үзүүлж бол 2025 оны марафон гүйлтийг бол бид нар хамтарч хийж ирсэн. Тэгэхээр энэ онд ч гэсэн одоо бид нар бол зохион байгуулагчдын зүгээс бол нэг 3 төрлийн хандивын одоо үндсэн одоо хэлбэрийг бол бид нар бол гаргаж байгаа. За тэгээд ингээ алт мөнгөн хүрэл одоо гэсэн юм 3 одоо хандивлагч нараа бид нар ч гэсэн бас одоо энэ дотор бол татаж авч за дээр нь бол хандивлагчдынхаа тоог ч гэсэн бид нар бас одоо хязгаарлалаар ингэж бол одоо шийдвэрлэж ингэж бол ажиллаж байгаа. Тийм болохоор за дээрх 3 төрөл тус болгонд одоо хуваагдаж хандивлагч нар маань одоо тус үйл ажиллагааг дэмжиж ивентэд гэж одоо хамтарч оролцоод зохион байгуулагчдын зүгээс талархаж хүлээж авах болно гэдгээ энэ дэшүүнд илэрхийлжээ. За та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. 2026 марафоны зохион байгуулах одоо нарийн бичгийн даргыг миний бие ахалж ажиллаж байгаа. За холбооны маань хамтран зохион байгуулахаар холбооноос одоо мэргэжлийн зөвлөгөө авч ингэж ажиллаж байгаа. Тэгээд одоо 21-ний өдрөөс эхлэн манай байгууллага дээр номер болон финишийг одоо олгохоор бид төлөвлөн ажиллаж байна. Байгууллагаараа бид одоо энэ нэр төртөө болж байгаа, орон нутагт болж байгаа ийм том хэмжээний арга хэмжээг зохион байгуулж ажиллахдаа одоо бид их сэтгэл ханамжтай байгаа. Улаанбаатар хотод бүртгэлийн нэг салбар байгаа. Тэр маань бол бид суртын улсын хорон дээр одоо бүртгэл одоо давхар хийгдэж явах болно. Энэ жил мэргэжлийн түвшинд бид нар зохион байгуулахаар одоо ажлын хэсэг мэргэжлийн байгууллага бид ажиллаж байгаа. Хоёрдугаарт нь одоо мэргэжлийн одоо байгууллагатай хамтарч одоо ажиллаж байгаараа бас онцлог байна. За дээр нь одоо шагналын сангаа бас өндөр түвшинд одоо зохион байгуулалтын зүгээс бас төлөвлөж байгаа. За ингээд орон нутагт анх удаа 12-13 мянга орчим хүн оролцсон юм анхны одоо аймаг болсон. Энэ жил энийгээ бид нар бас дээш нь 20 мянгад хүрэх юм том зорилттой ажиллаж байгаараа бас онцлог байна. Ингээд бас зохион байгуулагчдын зүгээс одоо энэ хамтарч ажиллахад мэргэжлийн байгууллагын зүгээс маш таатай байгаагаа хэлэхэд таатай байна. За тэгэхээр нийт Дархан хотынхоо ард иргэдтэй болон Монгол улсын өнцөг булан бүрт байгаа ард иргэдтэй хандаж хэлэхэд Дархан марафон цэг эмийн сайтаар орж та бүхэн маань энэ марафоны бэлтгэл ажил болон одоо үйл явцтай холбогдлоо мэдээллүүдийг тогтмол аваараа. За мөн орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагууд, DBS телевиз болон за АЖБ телевиз бусад сайтуудаар дамжуулж бид нар бол цаг тухай болгондоо одоо яг марафон гүйлттэй холбогдлоо мэдээллүүдээ өгнө. За дээрх байгууллагууд ч гэсэн бүгдээрээ бас мэдээллийн спонсороор орж иж ажиллаж байгаа явдал бол одоо бас зохион байгуулагчдын зүгээс талархлаа илэрхийлье. 2025 оны 5 сарын 30-ны өдөр Дархан хотод уулзцаая. Баярлалаа. Бид та бүхэнд орон нутгийн чанартай мэдээллүүдээ энсэх төрлөө харин одоо Дархан улс Сэлэнг төв аймагуудын цаг агарын урьдчилсан мэдээлэл хүргэх гэж байна.
Төвөмсийн мэдээллийн хөтөлбөрийн ээлж эц дугаар энэ дөрөд өндөрлөж байна. Үзэгч та бүхэндээ анхаарлаа хандуулсанд баярлалаа. Маргаашийн ажил үйлсэд тань өндөр амжилтыг хүсье. Баяртай үзэгчтэй.